LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. LGBT төвөөс санаачлан хэрэгжүүлж би Mongolian Queer podcast-ийн маань эхний дугаар та бүхэнд хүргэж бэлэн болоод байна. Би хөтлөгч Аги байна. Хөтлөгч Ken байна. За come out буюу coming out гэдэг нь өөрийгөө илэрхийлэх гэсэн үг байгаа. LGBT хүмүүс байнгын өөрсдийгөө илэрхийлэх хэрэгцээ гарч идэг. Яагаад вэ гэхээр нийгэмд угаасаа straight cisgender хүмүүс давмгаалцсан учраас өөрсдийгөө илэрхийлж иж өөрсдийнхөө байдаг гэж ойлгож байна. За тэгээд 10 сарын 11 болон 12-нд National Coming Out Day буюу өөрийгөө илэрхийлэх өдөр болдог. Энэ өдөрт зориулаад бид анхны подкаста Coming Out Story буюу өөрийгөө хэрхэн илэрхийлсэн, өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрсөн талаар түүх та бүхэндээ хүргэе гэж бодсон юм аа. Тэгэхээр энэ удаагийн дугаараар Coming Out хэрхэн хийсэн түүхийг хуваалцахаар тэгээ миний би хүрэлцээрсэн байна. За мөхтэй эхлээд подкаст сонсогчдоо өөрийгөө дэлгэнгүү танилцуулаач. За наа Мөхтя гэдэг би 21 настай. Тэгээ одоо бид удирдлагын чиглэлээр 4-р курсэд суралцдаг. Тий. За тэгээ юу гэсэн манад хамгийн анхны зочин маань болж ирсэнд баярлалаа. За баярлалаа. Намайг урьсан ч гэсэн баярлалаа. Тэгээд хамгийн ихний асуултаар өөрийгөө яг хэдэн наснда мэдсэн бэ? Тэгээд хүсвэл өөрийнхөө бэлгийн чиг баримжааг сонсогчдод хуваалцаач. За би өөрийгөө яг 18 наснда мэдчихсэн. Ер нь бол одоос 3 жилийн өмнө гэсэн үг. Тэгээд би бол өөрөө бисексуал. Тэгээд яг яаж мэдчихсэн бэ гэхээр яг нэг эмэгтэй хүн татагдаад эхлээд бол найз гэж бодож ирсэн л да тэр хүнийгээ. Тэг ингээ явандаа бол ингээ татагдаад байгаагаа ингээ мэдрээдсэн байхгүй юу. Тэгэл за би ер нь эмэгтэй хүн хайрлаж байгаа юм байна да гэд. Тэг яг ихэндээ бол өөрийгөө жоохон хүлэн зөвшөөрөхгүй гайхаад ингээ найзтай хэлжүүлээ нэг тиймэрхүү юм болчихсон. Тэр үед ер нь өөртөө хэр тэмцэлдэж ирсэн бэ? Бас тэр эмэгтэй хүнийг хайрлаж байгаа гэдэг ямар сэтгэл хөдлөлөөр мэдэрч ирсэн бэ? Нөгөө нэг одоо би ч яг 18 наснаас өмнө ингээ эрэгтэй хүнд ганц хоёр удаа сайн болчихсон удаа байдаг хгүй юу. Тэгээ яг тэр хүмүүст ингээд сайн болоход мэдээж ингээд дотлоод хажууд нь хахаар нэг гоё мой тийм мэдрэмж штэ. Тэнгүүд яг эмэгтэй яг тэр хүний дэргэд байсан чи би яг урд нь тэр нөгөө эрэгтэй хүмүүсээс авч ирсэн тэр мэдрэмжийг аваад байсан байхгүй юу. Магадгүй тэдрээс ч илүү хүчтэй гэх юм уу. Тийм мэдрэмж авч ирсэн. Тэгээд би за би ер нь яг энэ хүнд ингээ хайртай болж байгаа юм байна. Тэгээд яг нэг сар би яг өөрийгөө амар гайхсан. За ийм юм байж болохгүй юу вэ гэж амар бодчихсон. Тэгээд за гэж юм бол хүлэн зөвшөөрсөн өөрийгөө. Чи өмнө нь бисексуал хүмүүсийн талаар юу н сонсч байсан уу? Тийм сонсч байсан. Яг тэрнээс өмнө манай найз уусаа тиймсэн. Тэгтээ би бол яг тийм бүрэн бодол мэдээлэлтэй байж үзээгүй. Яг тэр өөрийгөө тэгж бодсноос хойш юу нь бол Google-ээс ороод ингээд нэг юм уншижсэн. Тэгээ яг уу ихэнх хүмүүсийн ойлголтоор бол LGBT хүмүүсийн хайр сэтгэлийн, хайр дурлалын мэдрэмж straight cisgender хүмүүсийнхаас өөр байх гэсэн ойлголт яваад идэг ч тийм нийгэмд тэгсэн чинь бас үгүй л гэдгийг бас баталгаа болж байна. Чи энэ талаар хамгийн анх хэрэг найзтайгаа ч юм уу өөртөө ингээд тэмцэлдэж байгаа хоорондоо ч юм уу хин нэгэнд хэлж ирсэн үү? Үгүй. Өөр хүнд хэлж байгаагүй. Одоо тэгэхээр одоо бол тэгтээ миний эргэн тойрны хүмүүс бол ер нь бүгд мэднэ. Тийм. Гэрийнх нь мэдгүй. Гэрийнхэн бол харах мэдээг байгаа. Тийм үү. Тийм. Тэгвэл хамгийн сайн найзууд чинь яг чамайг өөрийгөө ингээд илэрхийлж яхад хэрхэн хүлээж авч ирсэн бэ? Амар сонирн байсан шүү дээ. Би ингээд өөрийгөө яг хэлсэн чинь за угаасаа гадралж исэн юм уу гэж бүгдээр хэлсэн. Тийм. Амар сонирн. Тэгээ яг тийм ямар мэдрэмж төрсөн бэ? Амар гоё л байсан. Намайг юу нэг нь ч эсэргүүцээгүй, нэг нь ч ямар муухай нэтэр гэж юм байгаагүй зүгээр ингээд яг л би өдрөөсөө чамайг гадралж исэн. Ямар гоё юм гэж зарим нь бүр хэлжсэн. Тийм болохоор надад бол амар гоё байсан. Ингээд хажуудаа тийм хүмүүстэй хамт байна гэдэг. Тийм. Тэг яг тэмцэлдэж явах үеийнхээ сэтгэл зүг дэлгэрэнгүй хуваалцааж яагаад гэхээр яг өөртөө тэмцэлдэж байгаа амар олон хүмүүс сонсож байгаа шүү дээ тий. За тэр үед чинь би нөгөө одоо эмо гэж хэлэх юм амар тийм байсан. Ингээ байнгын тэр бодоостой
Гэл хичээл дээр байсан ч бодно, унтахынхаа өмнө бодно, сэрээд бодно, тэгэл байнгын бодно, тэгэл Юу гэж бодох вэ? яа юу л болоод энэ даа л гэж боддог байсан. Ер нь бол тэгээд ер нь өөрийгөө ер нь хүлээн зөвшөөрөхгүй л тиймэрхүү байдалтай тэгээд гэхдээ яг хажуудаа ер нь ингээд яг ярилцах нэг хүнтэй байвал амар зүгээр юм лээ. Өөрийгөө ойлгодог. Тэгээд тэр хүнээсээ ингээд дэмжлэг тусалцаа аваад тэгээд явбал яг ингээд чигээ олох юм боломжтой гэж бодсон. Тэгээ ерөнхийдөө бол coming out хийх нь чиний хувьд хэр өөрчлөлт авчирсан бэ? Өөрийгөө нээлттэй илэрхийлдэг, найзууд ч мэддэг, өөрийгөө хүлээн зөвшөөрснөөс хойш тэгээ сэтгэл зүйн хувьд ч юм уу, өөртөө итгэх хэцүү байдал ч юм уу ямар өөрчлөлт орсон бэ? Илүү амар тайван болсон гэж хэлж болох юм. Одоо ингээд яг дотоод сэтгэлдээ ингээд болж байгаа юм ингээд нуугадах шаардлага байхгүй. Тийм тэр тал дээр илүү амар болсон. Тэгээд бас олон хүмүүстэй ингээд танилцсан. Тийм юм бол их сайн талаараа надад их олон зүйл авчирсан гэж хэлж болно. Тэгээ ерөнхийдөө бол coming out хийгээгүй хүүхдүүд бол өөрийгөө нэг л хүнд хэлчих юм бол нийгэм тэр аяараа мэдчихнэ гэдгээс илүү айдаг ч юм уу тий. Буруу зүйл хийсэн юм шиг дотроо хадгалж байгаа зарим нь бол баг дотроо хадгалж байгаа л өхнө гэж бодож байгаа шүү дээ. Тэр хүмүүст ер нь хандаж хэлэх үг байдаг уу? За тийм үг гэдэг харин их алгатаа. Гэхдээ өөрийгөө тэгэж тусгаарлаад өөрийгөө нуугадах ер нь хэрэг байхгүй гэж бодож байна. Хэрвээ үнэхээр эргэн тойрны хүмүүс чинь чамд хайртай, үнэхээр л хайртай бол чамайг ямар ч байсан хүлээн зөвшөөрөөд ойлгоод цаашдаа ч хайрласаар авах болно л гэж хэлмээр байна. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. За би хүний эрхийн активист, хүний эрхийн хамгаалагчийн хувьд бол би энэ их буруу ойлголт байдгүй. Тэр хүний хувь хүний л асуудал тэрнээс ш юу гэдэг зарим хүмүүс бол үнэхээр шалгих ч юм уу явдалтай гэж боддог. Тэр бол хувь хүний л асуудал. Straight cisgender хүмүүс ч явдалтай байдаг. Lesbian, gay хүмүүс ч явдалтай байдаг. Зарим бисексуал хүмүүс ч гэсэн явдалтай байгаа шүү. Явдалтай гэдэг нь яг ямар утгаараа вэ? За яг нь нийгэмд тогтсон нэг тийм юу гэдэг нэг хүний араар тавьдаг ганцхан хүнтэй хүндээ үнэнж байдгүй ч юм уу тиймэрхүү ойлголтууд байгаа шүү дээ. Эсвэл байнгын сольж идэг одоо ялангуяа бай хүмүүсийг ир юмгүй юу гэдэг түлээ газар уснаа явагч шиг гэд тийм ойлголтууд байна. Тэгээд мөнхтүйд бисексуал хүмүүсийн хувьд хүмүүсийн хүний хувьд ер нь хүмүүсийн хандлага хэр вэ те? Одоо тэгэл хүмүүс чи янз бүр юм яриад идэм билээ шүү дээ. Намайг бол тийм хэр чи одоо угаасаа л хоёулангийн сонирхт юм чи одоо чи эмэгтэй хүнтэй ингээ уулзах болоо. Чи эрэгтэй хүнтэй уулзалтай гэж манай амар олон зарим найзууд хэлдэг заяа. Тэгээд тэр нь амар муухай байдаг. Хүн заавал эрэгтэй эмэгтэй хоёулангийн сонирхдаг байдлаа гэд яагаад заавал одоо эмэгтэй хүн хайрлахгүй заавал эрэгтэйгийн төлхөө сонирхох хэрэгтэй тий. Хүмүүсийн нэг тийм хандлага надад амар муухай санагдаад тий. Надад бол яг тийм хандлага нэлээд хэрэгжсэн тий. Би бол за солиороод байгаарай л гэж хэлдэг тэр хүмүүст бол үгүй би чадахгүй. Би угаасаа аль нь ч байсан надад хамаагүй. Гэхдээ яг би бол хайрлах хүнээ л хайрлана. Тэр хүний хүс нь бол надад үнэхээр хамаагүй. Тэгээ надад бол 7 тэрбум сонголттой байна гэсэн. Яг ер нь хүмүүс ч юм болохоор бисексуал хүмүүсийг ингэ сонгодог гэж бодоод идэв шүү дээ. Өө за өглөөн систем өнөөдөр эрэгтэй хүнтэй уулзчих гэмгтээ. Өө эмэгтэй хүнд дурлчих гээд сонгодог гэж боддог шүү дээ. Тэгтэл яг яа тийм бол яг бол ир юм хамаагүй тэр хүний сэтгэл зүрхэнд аль нь илүү хүрч чадсан тэр нь л хамаатай шүү дээ. Одоо хүс бол хамаагүй тийм. Нөгөө манай найзууд бисексуал хүмүүсийн талаар ингэж боддог байхгүй юу? Call Me by Your Name гэх кино идэв шүү дээ. Тийм. Тэр залуугаар төсөөлөд идэг байхгүй юу? тэр яа тийм бол би үзээгүй шүү дээ. Тэр ингэдэг байхгүй юу? Тэр гол дүрийн залуу нь найз охинтой. Тэгээ найз охинтойгоо өглөө өдөр нь магадгүй бэлгийн харьцаанд ордог. Оройн нь болохоор хажуу өрөөнд нь амьдардаг залуутай бэлгийн харьцаанд ордог. Тэгээ ганцаараа байхдаа өөрийгөө хангадаг ч гэдэм үү те. Ингээ бүтэн өдрийн турш ингээд нэг бэлгийн ингээ амьдралаар амьдраад идэг гэж хүмүүс юм бол ойлгосон юм шиг байгаа юм. Харин тэр залуугийн хувьд бол нөгөө залуутай амар хайртай. Тэгээ нөгөө эмэгтэй нь
тэр залуудаас хайртай ингээд нэг хайрын гурвалжин дөрвөлжин болцсон. Тэгээ би бинийхээ бэлгийн дурслыг хангаа явж идэг. Тийм нэг тиймэрхүү утгатай киног тийм гэхдээ ер нь бол бишксуал гэхээр хүмүүс яг тэгж бодоод идэг шүү дээ. Нэг байнгын орон орцсон юм шиг хэнийг хараад бүр ингээ бох шиг. Тийм чичрээл дайрдаг гэж боддсон шүү. Үгүй шүү дээ. Ер нь бол тийм юм бол байхгүй. Тийм. Нөө манай бишксуал найзуудаас тэгж хэлдэг гэсэн. Ярддаг ч гэжтэй нөө come out хийхин тулд айгүй хэцүү. Яг гэвэл гей лесбиан хүмүүсээс магадгүй хамгийн хэцүү нь байх магадлалтай гэж бодоод байгаа хгүй. Яг гэвэл би эрэгтэй хүн нэрээ хайртай болов, эмэгтэй хүн хайртай болов, би straight юм болов, би эсвэл гей юм болов ч гэдэг юм уу те. Тиймэрхүү бодлоосоо болоод өөрөө магадгүй нөгөө тэр бодлоосоо болоод стресст ордог. Өөртөө бүр ингээ хүн ачаа нэмдэг ч юм уу те. Тийм байдлаар маш их өөргөө стресстүүлт юм байл. Ер нь тэр байдлаас ер нь яаж гарах хэвтэй болоо тоо бодлоо нөө. Үгүй тэгэж стресстхэн чааш юм бэ. Ер нь бол bisexual хүмүүс бол өөрсдөө бай гэдэг бол мэдчихэж байгаа шүү дээ. Зүгээр гэтээ бай гэдэг юм хэлэхгүй нөгөө нэг хүмүүсээс илүү их дарамт гадуурхалт мэдэрдэг л те. Яагаад вэ гэхээр лесбиан гей хүмүүс дээр очихоор нөгөө хэд нь чи бай юм чинь эсрэг гүйцэд сонирхол явчихсан байна, гэр бүл зохиогоо явчихсан байна гэдэг талаар нь гадуурхдаг. Эсвэл straight хүмүүс дээр очиход чи ижил гүйцэд сонирхоо явчихсан байна гэдэг ч юм уу те. Эсвэл бай байхыг юу гэдгийг үйлчлэл аль нэгийг сонгох гэж байгаа дунд нь байгаа үе шат гэж явдаг ч юм уу те. Тэгсэн чинь тэр чинь бас л төрөлхийн мэдрэмж өөрчлөгдөшгүй тийм юм байгаа штэ. Тэгэхээр аль тал дээр очихоор гадуурхалтанд төртөд идэв. Сүүлийн үед ер нь бол залуучууд маань ойлгоод эхэлсэн гэж хараад байгаа. Тийм тийм. Тэгээд хамгийн их ойлгохгүй байгаа хүмүүс маань нөгөө нэг биднээс бүр ингээд ямар ч хамаагүй хүмүүс ойлгохгүй. Тэсээр нь хамааралтай хүмүүс нээр ойлгоод дэмжиж ч гэдэг юм те. Нэг тиймэрхүү хандлага ажиглагдаад байна. Тэгээ ер нь бол нээлттэй байснараа өөрийгөө нээлттэй илэрхийлснээрээ ямар ашигтай вэ гэдгийг сонсогчдод өөрийнхөө зүгээс хэлээч. Одоо нээлттэй байснараа яг чиний хажууд байгаа тэр одоо чамайг гэдэггүй хүмүүсийг ингээд одоо хүмүүсийг шигшээд авч үлдэж чадна гэх юм уу? Яг чиний төлөөлөл гэсэн хүмүүсийг одоо дэрэгтэй авч үлдэж чадна. Тэгээд өөрийгөө бас бүрэн дүрэн бусдад илэрхийлж чадхад илүү их одоо төлөвлөж олж өгч чадна гэж бодож байна. Тэгээд өөр гэх юм бол өөртөө илүү их итгэлтэй байж чадна. За ингээд энэ удаагийн подкаст ер нь бол өндөрлөг тийшээ хандъя. Чи магадгүй бит хоёртой ярилцаагүй бусад дуулахаар сонин хачин ер нь тийм сайхан мэдээ юу вэ? Подкастаа магадгүй маш гоё үгээр төгсгөө те чиний хэлэх гэсэн үг. Яг тийм бол үг алгуу. Тэгээд ямар ч байсан тэгээ өөрийгөө бити хориорой, мэдрэмжээ бити хориорой те. Хийхийг хүссэн зүйлээ хийгээд хайрлах хүссэн үнэ хинээс ч айлгүй хайрлаарай л гэж хэлээ да. За энэ удаагийн подкастаар маань анхны цэцэн болж өргөдөн орсонд чанд маш их баярлалаа. Подкастын маань сүүлийн бид нэр амьдрал эрхчлээ хайрын магтуу дэлхийн шилдэг LGBT яруу найргийн хамтлагаас та бүхэнд нэгэн шүлгээр дуусгая. Iftikar Nasim-ийн бүтээл аав минь гэх шүлгээр дуусгая. За орчуулагч манай андаа ах байгаа LGBT төвийн үүсгэн байгуулагч. За Iftikar Nasim нь болохоор 1946-аас 2011 оны хооронд амьдарч ирсэн. Энэ болохоор Пакистаны Файзалабад төрж өссөн 21 насны бэлгийн чиг баримжаанаас үүдэн мөрлөг хашлаад өвтөн Америк нэгдсэн улс руу дөрвжсэн ийм яруу найрагч хүн байгаа. Энэ хүний аав минь шүлгийг та бүхэнд танилцуулъя. Аав минь амтэн хүн намайг аавыгаа өвцөн л гэх юм. Миний нүд, миний дух, миний уруул, миний ярианы өнгө, явдал бас гიშгэ. Ярихтаа хөдөлгөх гарч яг л таныг дураасан. Эрэгтэй хүүхэд эрцгээ дүрээдгэл гэдэг. Би тань шиг юм бол бэлгийн чиг баримжаа минь танихаас яагаад тийм өөр юм бол. За, ийм нэг юм шүлгээр подкаста дуусгая. Та бүхэнд дараагийн подкастаар уулзахтаа баяртай болно. Баяртай. За, баяртай. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр